Манай шинжлэх ухааны технологийн их сургуулийн барилга архи төрийн сургуулиас жил болгон зохион байгуулдаг барилга байгууламж геотехникийн асуудлууд 17 дугаар хурал маань олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. За тэгээ энэ удаагийн хурлын онцлог бол бид нэр Монголын барилгын үндэсний ассоциацийн 15 жилийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа. Тэгээд хамтран зохион байгуулагч байгууллагад мөн баярлалаа. Сургуулийнхаа өмнөөс. За тэгээд яг энэ удаагийн хурлын онцлог маань болохоор бид нэр Америк нэгдсэн улсын Калифорни Берклигийн их сургуулийн эрдэмтэн маань одоо газар хөдлөлийг одоо амжиж анхааруулах системийн тухай танилцууллаа. Тэгээд мөн Калифорни мөн Strong Motion гэдэг ер нь хүчтэй газар хөдлөлийн одоо сүлжээ станцуудын одоо хэрхэн барилга байгууламжид нөлөөлж байгаа барилга байгууламжийн одоо мониторингийн асуудлууд бас мөн энэ хурал дээр яригдана. За тэгээд Японы талаас мөн Тохокугийн их сургууль, Ямагатагийн их сургуулийн эрдэмтэд оролцож байна. Эрдэмтэд маань болохоор бүгд өөрсдийнхөө одоо судалгааны ажлуудыг ялангуяа газар хөдлөлт талаасаа барилга байгууламжийн эмдрэл мөн барилгын одоо өөрийнх нь динамик шин чанар гэсэн илтгэлүүд тавигдж байгаа. За тэгээд мөн энэ удаагийн хурлаар нэг онцлог зүйл маань одоо бид Ямагатагийн их сургууль манай шинжлэх ухааны технологийн сургуулийн барилга архи төрийн сургуультай хамтын ажиллагааны санамжчиг байгуулахаар мөн бэлтгэгдсэн байгаа. Тэгээд тэр хамтын ажиллагааны хүрээнд одоо энэ зам манай сургуулиас бакалаврын барилгын инженерчлэлийн бакалаврын 3 оюутан Ямагатагийн сургууль зуны сургуультанд хамрагдахаар мөн одоо урилга хүлээж авах гээд байж байна. Манай энэ хурлыг бол одоо манай академич ардын багш одоо доктор профессор Дасчамц багш маань одоо санаачлан зохион байгуулад 17 дахь жилдээ үргэлжилж байгаа. За тэгээд мэдээж геотехникийн асуудлууд бол маш өргөн хүрээний. Тэгээд ялангуяа өндөр барилга сүүлийн үед маш их баригдаж байна. Тэгэхээр тэр тэдгээрийн тухайд бол мэдээж бид нэр улсдаа мөрдөгдөж байгаа норм дүрмийг мөн яг дагаж мөрдөх ёстой. Мэдээж барилгын материалын чанар гэдээ маш олон асуудлууд байгаа. Түүнээс гадна бол яг газар хөдлөлийн одоо үеийн одоо барилгын динамик шин чанар гэдэг бол тухайн барилгын өөрийнх нь бүтээц хийцтэй хувийн одоо хэлбэлслээс гадна яг тухайн ямар одоо хөрсөн дээр тэ инженери биологийн нөхцөл дээр одоо баригдсанаас хамаардаг учраас ер нь бол энэ чиглэлийн судалгааг бол маш нарийн ер нь бол олон улсын одоо хэмжээнд хийж авах шаардлагатай гэж ер нь бол үзэж байгаа. Тэгээд энэ хурлын үеэрсэн энэ асуудлууд маань яригдана. Тэгээд маш олон сургамжууд те Япон, Америкаас бид нэр судалж байна. Тэгэхээр ер нь бид нэр өөрсдийнхөө үйл ажиллагаа цааш нь тусгаад явах боломжтой гэж бодож байна.